Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эхцэг лицей сургуулийн 3 дугаар ангийн сурагчдад зориулсан математикийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. За хичээлийн маань сэдэв бөмбөрцөгтэй танилцах. За хичээлийн маань зорилго бөмбөрцгийн тухай ойлголттой болох. Зорилгоо биелүүлэхийн тулд дараах алхмуудыг хийж гүйцэтгэнэ. Алхам 1. Өмнөх мэдлэгээ баттгах. Алхам 2. Бөмбөрцгийг таньж мэдэх. Алхам 3. Бөмбөрцгийн бүтэцтэй танилцах. Алхам 4. Бөмбөрцгийн диаметр, радиусыг олж сурах. За алхам 1. Өмнөх мэдлэгээ баттгах. Өмнөх хичээлээрээ бид тойрог дугуйн тухай ойлголттой болсон байгаа. За дараах зургуудыг ажиглаарай хүүхдүүдээ. Ижил төстэй зүйл нь юу вэ? Ялгаатай зүйлүүд нь юу вэ? За тойрог дугуйн тухай ойлголттой болсон байгаа тийм ээ. За тэгвэл эдгээр зурагнаас аль нь тойрог юм, аль нь дугуй юм бэ гэдгийг дотроо бүгдээрээ бодоод байж байгаарай. За энэ бол дугуй хэлбэртэй хивс байна тийм ээ. За энэ бугавч бол тойрог. За энэ дугуй хэлбэртэй ширээ байна. За дугуй хэлбэртэй тавг байна. За энэ бүгж маань тойрог уу дугуй юу хүүхдүүдээ? Нэгсэн тойрог байна. За алхам 2. Бөмбөрцгийг таньж мэдэх. За дараах зургуудыг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Эдгээр 3 зурагнаас бидний үзээгүй зураг дүрслэл нь аль байна вэ? За эхний зураг бол юу вэ? Дугуй хэлбэртэй. Хоёр дахь нь тойрог. За тэгвэл 3 дахь маань юу болох нь вэ? Дэлхийн бөмбөрцөг байна тийм ээ. Бөөрөнхий хэлбэртэй бөмбөрцөг байна. Үүнийг тэгвэл бид бөмбөрцөг гэж нэрлэх нэ. За тэгвэл хүүхдүүдээ бөмбөрцөг хэлбэртэй энэ бөмбөрцөгтэй төстэй адил төстэй ямар зүйлүүдийг бид мэдэх вүлээ? Жишээ нь заалан байж болно. За жүрж байж болно тийм ээ. За бидний тоглох дуртай бөмбөг байж болно. За мөн тарвас байна. Гэх жишээний зөндөө олон жишээг бид нар нэрлэж чаднаа. За дугуй тойрогоос бөмбөрцөг маань юугаараа ялгаатай болов хүүхдүүдээ? Дугуй тойрог хоёроос бөмбөрцөг маань юугаараа ялгаатай вэ? Дугуй бол хавтгай зүйл, барихад хавтгай. За тойрог бол хавтгай хэрнээ зөвхөн дугуйн хүрээ байгаа. Онгорхой, цоорхой гэсэн үг. Тэгвэл бөмбөрцөг маань бөөрөнхий биштэй зүйл, биштэй. Бид нар 2 дугаар ангидаа, 3 дугаар ангидаа бит ба дүрсийн тухай үзчихсэн. Тэгвэл бит гэдэг маань 3 хэмжээст байдаг тийм ээ. Тэгвэл бөмбөрцөг маань биштэй зүйл байх нэ гэдгээрээ ялгаатай. За алхам 3. Бөмбөрцгийн бүтэцтэй танилцъя бүгдээрээ. Энэ бөмбөрцөг маань ямар бүтэцтэй юм бэ? За жүрж байна. Жүржийг багшин дундуур нь хуваалаа. За бидний өмнө үтсэн тойрог дугуйн хэлбэртэй зүйл гараад ирлээ тийм ээ. За үүнийг бөмбөрцгийн төв гэж нэрлэж болно. За энэ маань юу вэ? Бөмбөрцгийн радиус. Тойргийн төвөөс тойрог хүртэлх тэр зайг радиус гэдэг. За тэгвэл энэ хэмжээс маань юу вэ хүүхдүүдээ? Их сайн диаметр гэж нэрлэнэ. Тойргийн төвийг дайрсан. Тийм ээ? Тойрог дугуйн төвийг дайрсан. За энэ хэрчмийг диаметр гэж нэрлэнэ. За алхам 4. Бөмбөрцгийн диаметр, радиусыг олох. За бид нар өмнө нь дугуй, тойргийн диаметр, радиусыг олж сурсан. Тэгвэл бөмбөрцгийн диаметр, радиусыг хэрхэн яаж олох вэ? За өнөөх жүрж маань гараад ирлээ. За тэгвэл хэмжихэд их энгийн амархан.
Жүржийнхээ хоёр талаар хаалт хийчих өгнө. Хаалт буюу хашилт хийж өгнө. Одоо яах вэ? Энэ хоёрын хооронд нь хэмжчих нь чинь хоорондох зайг нь хэмжинэ. За, диаметрийг латин бидний мэддэг d үсгээр тэмдэглэдэг том жижиг d. Тэгвэл өнөөдрийн энэ өгсөн жүржийн диаметр нь хэд вэ? 4 см байна. За, радиусаа олъё. Радиусаа яаж олох вэ хүүхдүүд ээ? Радиус маань диаметрийн хагастай тэнцүү. Тэгэхээр хэд гарах нь вэ? 4-ийг 2 дахь байгаад радиус маань 2 см болж байна. За, гэрийн даалгаварт бодлого номер 523-аас 526 сурагчийнхээ 523-аас 526 дугаар дасгалыг хийгээд багш руугаа ням гарагийн 18 цагаас өмнө явуулаарай хүүхдүүдээ. За, хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзтлаа. Түр баяртай хүүхдүүдээ.